Сайн байцгааны хүмүүдэд үзэгч хүүхдүүд те 107.5 болон 79.7 долгионоос хүрдэг кино бидний нүдээр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлгийн хүүхдтэйгч мөн хожруулаа. Хүүхдтэйгч их нэмнэр мэдчилж байна. За өнөөдөр бит хоёр 2013 онд гарсан The Book Thief буюу номын улгаач киноны тухай ярихаар бэлдсэн байгаа. Манай их намгийн баг хамгийн дуртай кино. Тэгээ миний хамгийн дуртай хамгийн хайртай кино. Тэгээд сая нэвтрүүлэгтээ зориулаад одоо баг 5 дугаар дагаа бүт үзэж байна. Тэгээ ерөөс 5 удаа үзсэн ч гэсэн тэгэл намайг үйлүүлж байгаа хэвээрээ тэгэл гоё энд мэдрэмж өгдөг хэвээрэл. За чамд өөрөөхд бол ямар таалагдав? Надаа ер нь би өмнө үзчихсэн мэлээ. Жохон бахта үзчихсэн мэлээ. Тэгээд надад бол яхаа дажгүй кино гэж боддог. Гэхдээ тийм бүр бүх цаг үе тэр гэж ярих тариг нь бол биш л юм шиг санагдсан. За тэгээд хоёулаас үзээгүй үзэгч хүүхдүүдээс үйл явдлыг нь хальт таамаглаж хэлье те. За үйл явдал маань болонгуудаа Лизел гэдэг нэг ядуу Германы охин байгаа. Тэгээд эцэг их хоёр нэгээ салаад тэгээд дөө насараад тэгээд Хуберманы гэр бүл өргөгдөж очиж байгаа гэх юм. Нөгөө ээж нь коммунист байсан. Тэгээ тийм болохоор нацист Германы үед тэгээ коммунистуудыг бол огт хүлээн зөвшөөрөхгүй. Тийм болохоор ээж нь ялтчгүй хоёр хүүхдээ тижэж чадахгүй болоод тэгээд хоёр хүүхдээ ингээ хөргүүлэх гээд явжсэн чинь дүүн замдаа насвараад яаж байгаа. Тэгээд киноны маань хамгийн гол олон онцгой болгож байгаа зүйл юу вэ гэхэлэр үхэл өгүүлэгч нь. Тийм. Тэгэхээр ер нь одоо яг дахиад үзэж байхад ингэж бодогдож байсан л та ингээд одоо хүний амьдрал эрентэй бараантай сайхан байлаа ч гэсэн ер нь хүн хизэж мөнхийн таслахгүй заавал үхэл ирнэ. Тийм. Тэгээ тэр хүртлээ өөрөө дуртай юм хийгээд явах хэрэгтэй л гэж би бас бодсон таа. За киноныхаа мэдээлэл өгвөл кино маань адил нэрт зохиолоос хэдүүлж бүтээгдсэн байгаа. Зохиолын хувьд болонгуудаа Маркус Зусак гэдэг зохиолч 2005 оны ижил нэрт зохиол байгаа. Тэгээд Америкта бүр 160 сая хувь хэвлэгдсэн юм билээ. Тийм дэлхийд даяар 73 хэлд орчуулагдсан гэсэн байна. Тийм тэгэхээр ер нь киноны би бас номын хайлт уншсан. Гэхдээ яг ерөөхдөө бол дуусгаж амжааг байгаа. Гэтэ ном кино хоёр нь бас маш өөр эд юм бэлээ. Одоо жишээ нь одоо Лизлийн одоо аав нь дайнд явж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө Рүдигийн аав нас дайнд явж байгаа. Тэр хоёр хамт дайнд явд юм бэлээ. Кинон дээр бол зүрч дайнд явж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол кино болон ном хоёр нь их ялгаатай үйл явдалтай юм билээ. Тэгээд дээрэс нь гэтээ одоо маш олон хувь хөвлөгдсөн маш өөрийн гэсэн олон фэнүүдтэй болцсон байгаа шүү дээ. Тэгээд ном нь тэгсэн ч гэсэн ер нь үзэгчдийн сэтгэл нь киноныхаа хувьд бол тийм эерэг байд юм билээ. Одоо жишээ нь ингээд зарим номнууд кино болж байгаа нөгөө номных нь одоо шүтэн бишрэгчнэр киног нь юус авч үздэг шүү дээ. Эстэй тэнэг болсон юм. Тэгээд харин Book Thief буюу номын болгож хувьд бол арай өөр юм. Надаа яг мэдгүй ном кино хоёрыг харьцуулахаар шал утгагүй санагдав. Би одоо жишээ нь хамгийн том жишээн дээр шаавлт бүгжнийзм байгаа шүү дээ. Би бүгжнийзний номыг нь уншсан. Тэгээд киног нь үзсэн байхгүй юу. Тэгээд хоёулаа шал өөр ингээд кинонд дэр нэмж хийсэн юмнууд зөндөө байгаа. Ассан юмнууд бүр амар олон байгаа. Гэтэл кинон ингээд стил хүмүүс юу гэж ярьдаг вэ? Бүр ингээд бүх цаг үе хамгийн шилдэг кинонууд нэг шүү дээ. Тэгээд бодоод зүгээр ингээд л яг ном бол ном, кино бол кино гэдэг. Заавал ингээд тэр номноос сэдвүүлсэн иний тэрэ гэж хүлээж авч үзэхгүйгээр за нэг сайхан кино үзчихээл үзсэн зүгээр их гэж боддог. За тэгээд номын болгоч хувьд миний хамгийн дуртай хэсэг бол ер нь Максийн талаар хэсэгнүүд байгаа. Яагаад гэвэл нөгөө одоо Макс чинь ингээд хэлдэг штэ. Одоо тэнд ингээд бүгж байгаа штэ. Ингээд ялтчгүй нууцаар. Тэгээд тийм болохоор хамгийн ингээд хэцүү үе нь болохоор одоо юу байгаа хгүй. Ингээд юу ч харж чадахгүй, юу ч мэдэрч чадахгүй зөвхөн тэнд ингээд хийх юм байхгүй ингээд амьдралын зорилго байхгүй тийм зөөрөнд байгаа. Тэгээд тэр үед ингээд хүмүүс ингээд аврагдах гад им аврах барин нэгэ нуугч байгаа штэ. Тэгээд Макс болохоор тэгж чадахгүй. Тэгээд тэр үед ингээд Макс ингээд бурханд талархаж байгаа байхгүй. Ингээд намайг од харуулсан ингээ баярлаа. Тэгээд Макс ч бас өөрийн гэсэн шашинтайгаа шүү дээ. Хибрүү шашин баха. Жудизм баха. Тэгээд жудүүдийн тий. Тэгээд тийм болохоор ингээд бас тэгээд ялцчгүй бодсон л та ингээд хоёрдугаар одоо ингээд Лизлийн аав болон Максийн аав хоёр нь нэгдүгээр дайнд хамт явж агаад одоо Максийн аав нас орсон. Нөө Лизлийн аавын төлөө Максийн аав нас орсон болохоор ингээд Лизлийн аав нь насан туршдаа би танаа гэр бүлд ингээд халамжлах болно энэ тэгээд яг тэгсний дараа ингээд яаж байгаа хгүй. Тэг хамгийн гол нь одоо хэдийн юм гэгээлэг хэдийн юм урам зориг өгөхөр киногаа ч гэсэн цаана ингээд дайн гэдэг зүйл яг ямар аимшигтай юм бэ гэдгийг харж байгаа хгүй. Нөгөө хэлдэг штеп. Би Гитлерийг үзий ядаж байна гэд Лизел Рүди хоёр ингээд ялд хэлдэг. Тэгэд бас
би нэг анзаараагүй байсан юу зүйл нь юу байсан бэ гэхээр одоо ингээд хүүхдүүд яд нь штэ манайхан англитэй дайдах нэ гэд ингээд бүгдээрээ баярлаа явдаа штэ тэрэн дээр өхөл ингээд юу жилдэг гэхээр эрт цэргүүд өөрсдөө дайсан руугаа гүйжин гэж боддог. Гэхдээ яг үнэндээ хоёулаа өхөл рүүгээ л гүйжидэг гэдэг. Тэгэхээр дайнд ялагч гэж байхгүй. Дайнд одоо ялагдагчл гэж байгаа. Тэгэхээр ерөөд бол дайн гэдэг зүйлийг бүр маш их харуулсан юм шиг санагдав. Тэгээ бас яг 2 дугаар дайны энэ ер нь кинонуудыг ингээд хараад тахад надад ийм production design амарлаг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ Jojo Rabbit ч байна тий. Одоо өөр юу ч гол Dunkirk ус байна. Ахаа тийм. За чиний хувьд тэгээд хамгийн тийм сэтгэл татсан хэсэг надаа яг нөө Рүүдигийн өгдөг хэсэг бүр амар гонигтай байсан. Яг тэгээд эхлэхдээ бол Рүди ингээд Лизл сайн болчоод тэгээд ингээд найрах гэдэг үзсэн Рүдийн чөлтөө юм уу Лизлийн чөлтөө юм уу бүүм тэгээд болдгоо штэ. Тэгээд Лизл 9 настай болохоор харин тий 9 настай гэж гардаг үлээ. Тий 9 настай гэсэн. Тий. Тэгвэл би тэрийг дараа нэг шөмжлөх юм байна гэдэг. Тэгээд эцсүүлд нь ингээд Рүди өгсний дараа л Лизл ер нь яг ингээд ухаарж байгаа шүү дээ. Юу алдснаа ухаарж байгаа гэх юм уу. Тэгээд тэр хэсэг айгу сонирхолтой санагдсан. Тэгээд бас нэг сонирхолтой юм дуртад найруулагч нь Brian Percival гэдэг найруулагч байгаа. Бас тийм айхтар нэрд гараагүй найруулагч. Тэгээд өмнө хийжсэн North and South тэгээд Ruby and the Smoke, Boy Called Dad гэдэг кинонуудыг харах юм бол ер нь ийм одоо ийм бүгд тив шиг зурагтай гэх юм уу юм классик гэх юм аягтай гэж ярьдэн штэ. Gatsby стайлтай гэх юм уу. Тиймэрхүү кино ер нь их хийд юм шиг санагдсан. Тэгэд бас нэг юм зүйл анзаархад яасан бэ гэхээр найрлагчийн талаар би тийм нэрт гараагүй найрлагч гэж бодсон байхгүй. Гэхдээ ямар ч гэсэн олон хит киногоор бол ижгүй явсан юм лээ. Эмэд нэр дэвчээсэн юм лээ. Тийм номинетэд болсон юм лээ. Тэгээд анхны шорт бэлэнмээрээ бас авард хүртэжсэн юм лээ. Тэгээд яг надаас ингээ хэлжсэн л яг 2013 онд манай кино яг багхгүй шуугин тарьжсэн гэсэн бүр ингээ Монгол хүртэл шуугин тарьжсэн гэсэн яг 2013 онд. Тэгэхээр ихэд бол Book TV-ийн тийм. Гэтэ Book TV дээр ер нь хүмүүс их тийм сайн үнэлгээ өгдөг шүү дээ. Метарик дээр яг 50 байдаг ч юм уу те. Тийм Rotten Tomatoes дээр бас 50 байлгүй. Тийм байсан тийм. Надад бас яг бодсон Book TV зөвхөн нэг юм одоо хүн таалагдахад айгүй амархан кино байсан гэж бодох юм. Одоо яг үгүй үнэхээр ингээд masterpiece ингээд урлагийн бүтээл шилдэг бүтээл болохоор биш. Ер нь үйл явдал ингээд яваад хаад юм хүн таалагдахад аюу амархан юм шиг санагдсан. Мэдгүй юм да. Одоо чинь миний хувьд бол Book TV-г дажгүй кино гэж боддог мөртлөө бас тийм айхтар сайн бүр ингээд хүн санал болохоор юу гэж боддог байхгүй. Нэг үзэл өнгөрөхөд хангалттай гэж боддог. Тэгээд тэрэн дээрээс бас ингээд үг гэж гарч иж байгаа байхгүй. Хүний амьдрал үг хүнийг амьдруулдаг. Дурсамж бол сэтгэлийн бичээс Аристотл тэгж хэлсэн байдаг гэдэг. Тэр нас надад бүр үнэхээр яг миний бүх цагийн хамгийн дуртай одоо кофтуудын нэг байхгүй юу. Тэг ялцчих ингээд Аристотл дурсамж бол сэтгэлийн бичээс. Бас нэг сонирхолтой юм нөгөө нацист Германы нөгөө өдөр тутмын амьдрал цензуур сурталхуулга гэнтэргээл ер нь сурталхуулгыг ер нь амар төрсөлтэй шүү дээ. Тэгээд ном шатаадаг хэсэг байдаг шүү дээ. Тэрэн дээр нөгөө ангийнхан дээрлэх үү банд ирсэн. Тэр ингээд яг хэр одоо юу гэх юм дараа оюунтай вэ гэдгийг харуулж байгаа байхгүй ингээд юу ч болов байх чинь ном ирж өгөхстэй энийг шатаа үгүй бол чи юу ч үлээ коммунист юм уу гэд. Тийм нөгөө яг тэрнэр бас юу харах юм ингээд үндэстэн ингээд захирахад юу хэрэгтэй байдаг гэхээр оюун санааг нь хамгийн түрүүнд ингээд захирвал ингээд үндэстэн захирах амархан. Тийм болохоор одоо бид нар ингээд ойлгомжтой байгаа шүү дээ. Ном уншихгүй бол ном шатааснаар яг юунд хүрч байгаа гэхээр ном шатааснаар хүмүүс ингээд мэдлэгийн цар хүрээнд хумигдана. Мэдлэгийн цар хүрээнд хөрмөгдснээр яг хөө гэхээр илүү ингээд удирдахад амар болж байгаа. Тийм тархинь ингээд тэг колончлахад ингээд амархан болж байгаа. Тэг яг 2 дугаар тэг би бас би энэ нэг айгуу сонирхолтой юм уншижсэн байхгүй юу. Ингээд Эрх Фромын өргөчлөө гэдэг ном байдагс байхгүй юу. Байдаг. Тэг тэрэн дээр болохоор ингээд 2 дугаар дайнаас өмнөх Герман яг ямар хөө байсан бэ гэхлээр ингээд ийм одоо төр ингээд ядуус болон баячууд нь ерөөсө төрд оролцоо байлцсан. Төр зөвхөн ингээд татвараа маш их нэмэгдүүлсэн. Ингээд тэгээд яг дундаж иргэд дээр ингээд хамаг татвараа ингээд нэмэгдүүлсэн. Тэгээд тийм болохоор ингээд хүмүүс ингээд бүр баатруулдаг бас ингээд бүгднгийнх нь амьдрал айгу хэцүү болж байгаа шүү дээ. Тэгээ баячууд амьдрал хамаагүй болсон. Ядууд бол төрд ямар ч нөлөөгүй болсон. Тийм болохоор ингээд нэг баатар гарч ирээд ингээд гоё юм ярихад шууд тархин ингээд хуваагдчихж байгаа хгүй. Оо энэ сайхан амьдруулах юм байна гэд. Тэгээд энэ дээрээс яг бодоход бол Монгол яг тийм 2 дугаар дайны
2 дугаар зайнаас өмнөх үедээ яг одоо яг надад амар адилхан санагдаж байгаа. Юу гэсэн Dune-ийн зохиолч Frank Herbert бас хэлсэн байдаг шүү дээ нөгөө Dune-ийг яагаад бичсэн бэ гэхээр хамаагүй Dune байна. Dune-ийг яагаад бичсэн бэ гэхээр нөгөө харизма сайтай удирдагчид битгий итэг гээд тэр хүн харизма сайтай та нар ингээд удирдаа чиглүүлээд аваад явах юм шиг санагдаж байгаа боловч яг удирдагчийн чадвар нь тийм сайн биш үж магадгүй. Тэгэхээр харизма сайтай удирдагчдад юм битгий итгэжээгээд тэрнээс аюултай. Dune-ээс David Lynch Dune найруулсан тий. 1984 онд гарсан Dune киноны анхны одоо адапташныг домогт найруулагч David Lynch найруулсан байгаа. Тэгээд харамсалтайгаар 1 сарын 16-ны өдөр нас орсон байгаа. За ингээм эмгэнэл хэлж байна. Rest in peace. Тий. David Lynch найруулагчийн талаар хэлж ярихад би Eraserhead-ийг үзчихсэн debut movie гэж ярьд юм билээ. Debut кино. Тийм тэгээд бас бүх цагийн хамгийн шилдэг debut кинонууд нэг гэж яригдсан шүү дээ тий. Маш сүрэл тий. Үнэхээр сүрэл. Гэтэ David Lynch бол яг би бас нэг өнөөдөр сая код харсан David Lynch би ингээд киноноос урлагийг харахмаар киноноос ингээд уран зураг хармаар байсан болохоор би кино хийж гисэн ингээд. Тэгээд David Lynch бас нэг харамсдаг юм гэх юм бол Ghost of Tsushima гэдэг тоглоом байдаг шүү дээ. Тэрийг бол David Lynch adapt хийж кино найруулагч одоо найруулагчаар нь ажиллах хэрэгтэй байсан. Тэгээд харамсалтайгаар David Lynch манд ингээд нас орсон. Тэгээд David Lynch бас одоо Mulholland Drive тэгээд Blue Velvet, Lost Highway, Elephant Man гэдэг ер нь бол бүр юу шүү дээ. Зүгээр цагийг эдэлсэн найруулагчтай нэг. Тийм, энэ цаг үед амьдарч байсан хамгийн гахалтай найруулагчтай. Харамсалтай нь яг найруулагчийн ажлын хувьар Оскар бол хүрч байгаагүй. Honorary Award гэж байдаг шүү. Хүн тэтгэлийн шагнал хүртэж байсан. Тийм байна. За ингээд эвлэнч эмгэнэл хэлж байна. За эргээд кино руу орох юм бол ингээд би яг анх ингээд movie box дээр үзчихсэн аахгүй анх бүх типийг. Тэгээд би Максыг харчаад ёо ямар хөөх юм бэ гэд Максийн нүд нь ерөөсөө ингээд ярдсан байх гэд тэрэн дээр ингээд ер нь бүх типийг дөрүүдийн ингээд бодоход бол бүгдээрээ л тийм бодит цаг үе дээр байсан тийм үнэн хүмүүс шиг санагддаг хэдийч ерөөсөө бүгд Маркус Зузекийн имиж төсөөллөөс гарсан дөрүүд юм бэлээ. Ягт тийм хүмүүс байгаагүй. Тэгээд дээрээс нь жүжиглэлтийн хувьд ер нь ямар санагдсан бэ? За надад жүжиглэлтийн хувьд бол гол дүрийн нөгөө Лизэлт тоглож байгаа охин байгаа шүү дээ. За нэр нь юм лээ. Ямар ч байсан сайн жүжигсэн, маш сайн жүжигсэн санагдсан. Гэтэ тэр чинь 9 настай охин шүү дээ. Яг 9 настай охин шиг харагдаж байна уу гэдэг бодод үстэй. Тэгээ за яах вэ? Гэтэ надад бол яг бүх Лизл гэвэл би Лизлэр төсөөлөд, Макс гэвэл Макслаас төсөөлөд одоо намын уншихтаа ч гэсэн дээд төсөөлөд явж байгаа. Тэгэхээр ирэхэд бол надад бол бүгд ингээд яг ингээд төгс тун таарсан юм шиг байгаа хгүй. Надад тийм ямар ч кат хийсэн байхгүй. Бүх син өөрийн гэсэн утга учиртай үн цэнтэй байгаа. Тэгэд бүр тэнд одоо ингээд маш олон зүйл харуулж байгаа хгүй. Ингээд үхэл ингээд намайг ганцхан хүн ингээд намайг их цөөхөн хүмүүс ингээд барьж авч олж хардаг. Тэрний нэг нь энэ охин юм аа гэд. Тэг эхлэн хүртэл үнэхээр гайхалтай. Тэгээ нөгөө бас одоо Лизлийн хамгийн анхны уншиж дуусгасан ном санаж байна үү? Нөгөө юу гэдэг штэ. Дүүгийнх нь гэсэн. Биш дүүгийнх нь байсан штэ. Тэгээ нөгөө булш ухагч юм. Тэг тэр мэр хүртэл ингээд айгуу сонирхолтой байхгүй булш ухагчд ингээд өдрийн тэмдэглэл байдгүй ч гэдэг юм уу. Тийм ер нь ингээд. Тэгэд хэзээ тайнс төгөлний сонирхолтойс болтсуулт ингээд түрүүн сцен болгоно үзэн тэгсэн шүү дээ. Хэрвээ ремейк хийхдээ болчихвол яг реадапт ремейк хийхдээ болчихвол. Ремейк хийвдвэл яг номныхоо зохиолын дагуу илүү тийм баг Netflix-ийн цуврал нэг 8 ангитэйсэн байдаг да. Тийм, ер нь тийм цувралнууд байвал хамаагүй дээр гэж би бодож байна. Яг номоо дагаад явах бол ном бол Лизлийг бүр насанд хүрээд өөх хүртэл гард юм билээ. Тийм үү? Яг кино ч гэсэн тэгжил төгсдөг л дөө. Гэтэ кинон дээр бол ерөөсөө бүр маш тэгэд Макстэй таарад тэгээ Макстэй ингээд бас дахиж relationship үүсгээд явдаг юм билээ. Тэгэхээр ирэхэд бол хайр дурлалын биш ах トゥ усын харилцаа л да. Тэгээд тийм болохоор ингээд тийм тэгэхээр ирэхэд бол дахиж ремейк хийхдээ би бүр айгүй баяртай. Аха үнэхээр баяртай. Ийм уран бүтээлч ремейкийг нь хариуцж аваарай гэсэн юм байгаа юу? Ийм уран бүтээлч тэгж бол байхгүй. Угаасаа энэ бол өөрөө гайхалтай бүтээл тэгээд угаасаа тэгээд төсөв мөнгөнд хангалттай байвал ер нь гайгүй хийх тохиол гэж тийм үү. Надаа энийг нөгөө JJ Abrams гэдэг найруулагч байдаг байхгүй юу? Нөгөө Star Wars-ийн Force Awakens гэдэг ангийг найруулсан. Бас Knives Out гэдэг киногоор Оскар нэр дэвшижсэн. Тэгээд яг амар таг далийн найруулагч сонсогч иж магадгүй гэдэг те нөгөө Star Trek-ийн бас нэг ангийг найруулсан байхгүй. Ер нь Star Trek гэх франчайз ингээ унжаахт одоо нэлийн уналтанд орсон байсан. Тэгээд татаж гаргаж буцаж амжилтанд хүргэсэн JJ Abrams гэж ярьдаг байхгүй. Тэгээд JJ Abrams-ийн Star Trek ер нь нэг юм жоохон dark дайны сэдвтэй талтай. Тэгээд
ер нь яг тэрийг үзчихээ. За JJ Abrams хийвэл болохоор ер нь JJ Abrams ингээд дандаа нэг юм за мэдээч Knives Out-ыг тооцохгүйгээр дандаа нэг юм окей sci-fi ч юм уу нэг юм амар юм epic юм хийгээд байдсан шүү дээ. Тэгээд одоо олонгод бас нэг DC-ийн Superman-ээс одоо өөр нэг Superman-ийн хөлбрийг найруулж байгаа байхгүй. Тэгээд би ер нь JJ Abrams хийвэл баярлалаа. Надад одоо ингээд яг дахиж бүгдийг үзэж байхад ингээд хүүхэд одоо ингээд ер нь хүний амьдрал ингээ бүхэл утга учир ингээ хүүхдүүдтэй ингээ амар холбоотой байгаа байхгүй. Тэнд хоёрдугаар дайн те хизэж хөхөж болохоор ингээ бүр амнисанд нь маш том занал хийлэлцсэн байхад ном уншаад бүгдээрээ сураад явж байгаа байхгүй. Тэгэд номонд хайртай байснараа бас лизэл ингээ тухайн хотын даргынхаа ихнэрд ингээд харагдаж байгаа шүү дээ. Тийм нүдэнд нь өртөж байгаа. Тэгээ хамтдаа ном уншиж мушаад тэгээ ерөөд бол хэдий хотын дарга байсан ч гэсэн хотын даргын даргынх нь хүүн ганц хүүн дайнд яваад алгуулсан байхгүй. Тэгэхээр ерөөд бол дайн ерөөсөө тэгэж хаалга одоо тийм одоо даваа ирэх байхгүй бүгднгийн л ингэж явуулдаг. Бүгдээрээ л ингэж тийм одоо лос ийм алдагдaltaй болдог. Тэгэхээр ерөөдөл дайн гэдгээс бүр ямар амар ч ихсэн бэ гэдгээс би л харж ирсэн. Тэгээ бас яг үнийг хэлэхэд бол би бол нөгөө Гитлерийг хүмүүс айгүй хүзээддэг шүү дээ. Тэнгүүт би хит дэвэргээд байна гэж боддог байхгүй юу? За. Учир нь нөгөө одоо Facebook дээр Гитлерийн зураг тавингууд ингээд шууд банддсан шүү дээ. Тэгээ тийм болохоор одоо ингээд хамаагүй ирэхэд бол нэрийг хэлж болж байгааг уу би сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг тухайн үеийн киног үзэхэд ингээд айл болгонд бүр ингээд идэх хоол байхгүй болж байгаа. Тэгээд дайн гарч байгаа. Тэгээд бүгдээрээ ирэхэд бол нас барчиж байгаа шүү дээ. Тэгэхээр ирэхэд бол дахиж тэгээд одоо дайны эсрэг бол бүр маш том тийм одоо үзэл тогтсон гэх юм. Гэхдээ одоо надад сүүлийн үед яг тиймэрхүү юм дээр айгу хүмүүс нөх нухацтай алдгаа болцсон юм шиг санагдаж шүү дээ. Одоо мим болгоцсон явчихсан шүү дээ. Тэгэхээр бас яг нэг бодлоо ингээд хальт харахад би ч гэсэн анх яг тэрийг харж инээдгэлээсэн л та. Гэхдээ зөвхөн ингээд одоо бодоод үзэнгүүт нэг юм ерөөсөө тэгж мим болгож зугаа зингэл болохооргүй юм байгаа байхгүй. Харин тийм. Календар манаас нэг үхлийн дүр тоглож байгаа одоо дуу оруулж байгаа. Өгүүлэгчийн дүр дуу оруулж байгаа жүжигч маань Рожер Аллам гэдэг жүжигч маа. Тэгээд бас тим актер нэрд гараагүй. Гэхдээ Британий жүжигч чинь Британда бол зүгээр нэрээ одоо манай гавьяач жүжигч гэдэг шиг л домогдгүй юм билээ. Гэтэ ер нь кинонуудынхаа гол дүрийг хараад ах юм бол бүгднийх нь карьер тэгж ерөөсөө яваг байгаад нь би айгу сонирхолтой санагдсан. Одоо жишээ нь би яг Максыг крашлдаг гэсэн шүү дээ. Тэгээд судалж хахад бол аав ээж нь угаасаа кино урлагийн гэр бүл төрөөд тэгээ ах нь бас кино урлагт бас жүжигч юм билээ. Тэгээд нэг их кинонд бол яваагүй сүлд нэг Ghost гэсэн нэг сонин кинонд тоглосон байсан. Тэгээд ерөнхийдөө бол карьер нь ерөөсөө тэгж яваагүй болох харах. Ихтэй яг угаасаа ер нь хүүхэд наснда өсвөр наснда ингээд селебрити болсон хүмүүсийн чинь нэг тиймэрхүү хандлага их үйд шүү дээ. Одоо хандлага ч гэх юм уу, хэм маяг гэх юм уу. Тэгээ яг байж болно тийм. Тэгэл Лизел бол ерөөсөө бүр үнэхээр карьер нь яваагүй байхгүй. Тэгээ Ханс байгаа шүү дээ. Ханс Юбермен. Тэр бол Юбермений хоёр ах ихч хоёр бол угаасаа карьер тогтцсон байсан. Тэгээд нөгөө хадагтай Юбермений дүр тоглож байгаа нөгөө Эмили Ватсон гэж үсгэж байгаа шүү дээ. Одоо болонгууд нөгөө Dune Prophecy гэдэг хамгийн сүүл цуврал тоглосон. Тийм үү. Тий. Тэрний гол дүрт нь бүр тоглосон юм лээ. Тэгээд Corpse Bride гэдэг анимашн мэдэн шүү дээ. Тэрэнд бас дуу оруулсан юм лээ. Эцэст нь дүгнээд хэлэхэд Book Thief бол ер нь Book Thief бол сэтгэл талаас болом тэгээд бас дээрээс нөхцөн хүүхдийн кино гэж харагдж байгаач бүртлөө тийм дайны хасар том хар сүдрийг харуулсан, яаж нөлөөлж байгааг бүгдэнд нь харуулсан. Үнэхээр хүнд гэж кино гэж мэддэхгүй. Гэхдээ таныг үзээд дараа нь хэдий жаргалтай төгсөж байгаа ч гэсэн дараа нь таныг гонёглох болно. Миний хувьд бол ер нь Book Thief-ийг яг нөгөө гэр бүлээсээ сууж байгаад үзэх кино гэж боддог. Яг нөгөө одоо чинь одоо бол ном унших дуртай хүмүүс цөөрсөн шүү дээ. Book Thief-ийг үзээд бас урам авах гэж бодсон. Урам авах нь цаашаа сэтэл авах гэж бодсон. Тэгээд бас ер нь тийм шүү. Бас үзэхэд түрүү амир хүн талаас нь ярьсан ч гэсэн бас үзэхэд хөрхөн зугаатай. Тийм. Тэгээд нийтээс зөндөө байдаг. Тийм байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг манай нэрүүд өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн хөөх төлөвч мөхөчр болоо. Их таминаар Шиндэлгээ студиэс бичлээ. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.